Голомт банкнаас санхүүжүүлж байгаа бомбтын хөв цөөрмийн төслийн шав тавих ёслолын арга хэмжээ боллоо. Бомбтын хөв цөөрмийн төсөл нь усны нөөцийг хамгаалах, усны зохистой хэрэглээ, дахин ашиглалтыг дэмжих замаар доктортой усны нөөцийн менежментийг бэхжүүлэх зорилготой юм. Нийслэлийн сонгойрхон дүүргийн засаг даргын тамгын газар, усны элч байгууллага, Голомт банк болон Prestige инженеринг компани хамтран энэ оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх бомбтын хөв цөөрмийн төслийн хамтын ажиллагааг эхлүүлж санамж үжигдэх гарын үсэг зурсан юм. Бомбтын булг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт толгойтын баруун салаа бомбтын уулнаас их авч толгойтын голд цутгадаг бөгөөд толгойтын баруун салааны цуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн унтны усны хангамжинд ашиглагддаг юм. Дэлхийн дулаарл уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт дэгсэж, хотчлт нэмэгдэж байгаа энэ үед иргэдийг хэрэглээний болон унтны усаар хангах орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор бомбтын булгийг хадгалж хамгаалан үлдэх нэн шаардлагатай байгаа юм. За эмээс төслийн үрээнд сонгойрхон дүүргийн 24 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун салааны гол буюу бомбт булгийн усыг хуримтлуулснаар 16.9 мянган метр куб эзлэх хөв цөөрмийг байгуулах юм. Сүүлийн 2 жил бол бид нар одоо Монгол улсын засгийн газар хэрэгжүүлэгч агентлагаас усны элч банкаар томилогдсон. Эннийхээ хүрээнд бол одоо усны нөөцийг хамгаалах, за одоо энэ бомбтын зөв хөрөмшиг юм аршаа устай газрыг хамгаалтанд авах, ундрагыг нэмэгдүүлэх, хөрсний дөрөөдлөө сэргийлэх зэрэг ийм арга хэмжээр нэлээд санхүүжилт хийж байгаа. За энэ Сонгон хайрын дүүргийн 24 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа бомбтын зөв хөрөм байгуулах төсөл бол нэлээд том төсөл. Нийтдээ 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт Голомт банкнаас гаргаж байгаа. Усыг хамгаалахын тулд усны эхийг хамгаалах ёстой. Тэгэхээр усны эхийг хамгаалсны дараа хийх ажлууд байна боломжтой болно. Энэ ажлыг хийж гэн ажлын нэг чухал онцлог бол Монгол улсын элч банк Голомт банкны санхүүжилтээр Сонгон хайрхан дүүрэгтэйгээ хамтраад хийж гэн. Банк бол ер нь мөнгийг юм уу санхүүгийн хуримтлалыг үүсгэж хөгжлийг бий болгодог байгууллага бол одоо усыг хуримтлуулах ажилд орж ийнэ гэдэг нь нийгмийн хөгжилд оролцож байна гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн нийгмийн хөгжилд хамт явах ажлыг хамтдаа хийж байна гэсэн үг. Энэ сайхан олон жилийн домогтой түүхтэй сайхан аршааны маань тогтчулж энэ сайхан хөв цөөрөн байгуулах гэж оролцож байгаа бүх албан газар энэ сайхан иргэдийн цөмөрөнд нь талархал илэрхийлье. Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын гадаргын усны сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, хөрсний дороотол, үерийн усны эрсдлийг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн хөв цөөрмөөс гадна ногоон байгууламж бүхий цэцэрлэг түрээлэн байгуулж нийслэлчүүдэд энэ оны 6 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.